Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. За Эмэн history байна. За ойрд ингээ бичлэгээ хийж чадсангаа уучлаарай. За тэгээд одоо ингээд өмнөх бичлэгээ одоо үргэлжлүүлээ явцгаая. За өмнөх бичлэгт бол баадай хишилэг хоёрыг бол ямартай ч Чингис хаанд очиж Сэнгүүмийн төлөвлөгөөг Чингис хаанд айлтгсан байгаа. Чингис хааныг ингээ багалзуур эдийн хэмээн хуурч авчираад бүсэлж зөх тийм тэр төлөвлөгөөгийн баатай хишилэг хоёроос ноосаар сонсчод Чингис хаанд хэл хүргэсэн байгаа шүү дээ. Тийм болохоор Чингис хаан урайхан зэлмийг 200 цэргийн хамт харуул болгож ардаа үлдээгээд буюу араа татгаад Мао өндрийн хэрд ингээд гарсан юм байна. Тэгээд читэй ядар хоёр агт туулж явж байхдаа дайсны Ван хааны цэргийг олж үзээд Тэмүүжинд хийсэн байна. Тэгээд Тэмүүжинд түүнийг сонсоод цэргийн агтыг бариулж уруугад мангуудын цэргүүдийг урдаа гаргахаар бэлтгэсэн байна. Харин Ван хааны цэргийн хамгийн тэргүүнд нь Хадаг Баатар толгооруулсан Зүрхний Баатар. Дараагаас нь Түмэн Төмбөгний Ачиг ширүүнгийн цэрэг. Дараас нь Олон Дунгайдын Баатрууд. Түүний хойноос Хориширмэн тайж Ван хааны 1000 торгон цэрэг удирдаад араас нь Ван хаан гол хүчээ аваад явахаар болсон юм байна. За тэгээд ерхийн жинчнаа Жамоохыг томилсон чи Жамоох би цэрэг засахгүй гэгээд хэлээд Тэмүүжинд ингээд үг хэлэхээр Тэмүүжин ингээ юм хэлэхээр болсон. Хэл хүргэхээр болсон юм байна. За Тэмүүжинд юу гэж хэл хүргэсэн бэ? Ван хаан ямар сул хүн юм байна. Би ч ингээ чамтай байлсан ч ингээд чамайг дийлдгүй шүү дээ. За тийм болохоор Ван хаан тиймээс надаас сул хүн юм байна. Тийм болохоор чи ингээ бити яагаарэ. Чи чаднаа гэх. Нэг тийм их утгатай үг хэлүүлсэн юм байна. Тэгээд Сэнгүүн хаан хоёр өөрийн бүх цэргийг орчлон бэлдээд Тэмүүжний цэрэг рүү гинт товтлсон байна. За тийм тулааны ихнээс толдаан амир ширүүн өрнөж эхэлсэн. Маш ширүүн болсон. Байлдааны явц Сэнгүүн хацартай хүнд шарх аваад ирээдүйн цэргүүд хамгаалах байлдаан шилжиж шинэ болоход байлдааны салбараас зугтцгаасан юм байна. Чингис хааны цэргүүд сэлгэх мөрд хоол ундны бэлтгэл хангагдаагүй байсан учраас ан хийж арай хулан гөрөөс агнаж хоолтой арай хийж залгасан юм байна. За тэгээ Мао өндрийн байлдаан ерөөхдөө 1203 оны хавар болсон. Хавар болсон. Тэгээд дараа нь яагаад ерөөхдөө ингээд Мао өндрийн байлдаан гарах болсон бэ гэхлээр Сэнгүүм ерөөхдөө Хэрээдийн хаан ширээг Тэмүүжин болгох үе гэдгээс сэрэмжлээд энэ толгой болсон юм байна. За тэгээ Хэрээдийн Ван хаан цайвар Сэнгүүмээр өнөөгийн Улаанбаатар хотын тэндээс Мао өндөр хүрэл Чингис хааны байрлалсан Мао өндөр хүртэл очиод Мао өндөрт байлдаан хийгээд жижээр өндөр хүрэл зүгтаагаад араас нь мэдээ Чингис хаан хөөж байгаа. Жижээр өндөрт гүйцэж очиж байлдаад түүнээсээ тэгээд Хөвгөн хаан уул одоогийн нөгөө Өвөр хангаан аймагт байх Хүн хаан уул хүрэл ер нь тийшээгээ зугтаад алга болсон юм байна. За тэгээд дараа нь ингээд Чингис хаан араас нь хөөгөөд жижээр өндөр үед
өндрийн жир хавцал гэдэг газар байлдаан болсон. За жижигэр өндрийн байлдаан бол 1203 оны намар болсон юм байна. Маа өндрийн долдааны ерөнхийдөө бараг 3 сарын дараа ч юм болов. За тийм. Тэгээд Тэмүүжин ингээд хасартай зөвлөлдөөд Ван хаан ингээд халиудар Жахуурхан хоёрын хасрын илч олгож илгээхээр тохирсон юм байна. За тэгээ Ван хаан ингээд Тэмүүжинтэй ингээд эвлэрхээр бол хасрын ингээд эхнэр хүүхдийг нь Тэмүүжин рүү явуулнаа. Харин эвлэрэхгүй ингээд хөрвчлүүлэн муудалцахыг хүсвэл хасрыг ингээд өөртөө татах аргыг ашиглахаар болсон юм байна. За тэгээ хасрын илч халиудар Жахуундар хоёр ерөөхдөө илч гэсэн нэрээр бол тагнуул хийгээд хүрээд ирсэн юм байна. Тэгээд хоёр Жахуундар Жахуурхан халиундар хоёр хурж ирээд тэгээд Чингис хаан за эдгээр ямар ч ингээд анхааралгүй найрлаа сууж байна. Очоо байлд. Яарчлан мордоод шин дүүлэр бүслээд байлдъя гэдгийг Чингис хаан шөрөөд Жоржитэй архын хасрыг хайгуул болгон тэргүүнд явуулаад дараа нь тэгээ бүгдээ бүх сэргээ аваад шин төрөш шавж жижигэр өндрийн ингээд хавцлын яамд очиад Ван хааныг бүслэн байлцсан байна. Хэрээдийн цэрэг 3 удаар 3 шөнөний турш хамгаалан байлдаа хийсэн бөгөөд Ван хаан Цэнгэм хоёрын аль нь цэргээ удирдах чадаагүй юм байна. Харин ингээд зүрхний ингээд Хадаг Баатар Хэрээдийн цэргийг удирдаг хүчтэй эсрэг үйлчлэл үзүүлсэн байна. За ингээд тулааны 2 дахь өдөр 2 дахь шин ингээд харанхуйг далимтлаа Ван хаан Сэнгүм нар бүслээс гараад Хэрээдийн цэрэг Монголын цэргийн ерөнхий захиргаанд нэгдээд Ван хаан Чингис хааны цэргийн хүч чадлыг олон сайжруулсан. За Чингис хаан ингээд Овг аймагуудыг ингээд ардыг холин суулгаснаар хожмын ямар нэгэн өвмэн самуун гаргахгүй нэгэн цул болгон нэгдэж байгаа хэрэг юм аа. За тэгээд Хэрээд аймаг ингээд мөхөж орхон голоос халахын гол хүртэл нутаг Чингис хааны захиргаанд оржээ. За жижигэр өндрийн хавцал Хэрээд аймгийн мөхөөсөн байлдаанд Чингис хаан тагнуул торшуулын чадамгай ашиглаж ингээд цэрэг зэвсгийн ингээд хүчийг ингээд маш нарийн зохион байгуулалтаар зохицуулж ингээд эсрэг дайснаа ингээд маш сайн бүслэн байж ингээд бүсэлжиж энэхүү байлдаанд богино хугацаанд ялт байгуулж чаджээ. За тэгээд ерөөхдөө ийм хүн байлдаан болсон. За араас нь тэгээ яг би зарим нэг үйл явдлыг алгасчих магадгүй л ах. Шууд Нахуугүний байлдааныг ярих гэж бодож байна. За Нахуугүний байлдаан бол нэлээд их сонирхолтой юм болсон. За Жамх тэргүүтээ Монголын хит хитэн гол овог аймгийн Хэрээдтэй нийлж аваад түүний Хэрээдийн мөхөх үед ингээд Хэрээдийн үлдэгдэл аймагуд 8-нд нийлсэн байна. За Тэмүүжинд ингээд өшрөгөн зогтсон Монголын бусад овог аймагуд үлдэгдэл хүчин 8-нд нийлж нэгдсэн явдал нь 8-ны цэргийн хүчийг холбооны хүчин мэт болгожээ. Ерөнхийдөө холбооны цэрэг байдаг шүү дээ. Тэгээ 2-3 улсууд нийлэн ингээд нэг улсын бас өөр нэг холбооны эсрэг байлдах тиймэрхүү томоохон байлдааны бас болж ирсэн. За тэгээ 8 цэдэ нийлдээд холбооны хүчийг үүсгээд энэхүү холбооныхан тэгээд Тэмүүжингээс өшөө авахын тулд 8-ны цэргийн жанжин Таян хааны ингээд Тэмүүжиндээ байлуулахаа ятгсан байна. Хэрээд аймаг ялгадаж Ван хаан ингээд нас орсон очид Тэмүүжиндээ өрсөлдөх чадах ганц хүч нь Таян хаан байсан. За тэгээд Таян хаан байлдахаар их цэрэг Чингис хаантай байлгаа их цэрэг цуглуулж онгуудын эзэн Алхууш тгийнийг баруун гар болгож морил гэсэнд Алхууш тгийн
ерөөсөө зөвшөөрөв. Чингис хаан ич хөргүүлсэн юм байна алгаш нэг. Энэ мэдээ Чингис хаанаас хуралдаа хоруулж ноёд R8 улс Одом надтай ард иргэд олонтой адуу малаар баян бөгөөд бид дайсандаа өрсөж тавтал тэд гин алдаж сорнин батарнаа. Үүнийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Шууд байлжаа гэсэн байна зөө. Тэгээд 8-чууд хэрээдээс хүчрэхэг аймаг байсан учраас ерөөхдөө хэрээдээс хүчрэхэг аймаг байсан. Тэгээд Жамахаас эхлээл дөрвөн татар хятхан салжууд ойрд мэрэгдийн тэдэнтэй нэгдээд байсан. Тэгээ энэ бол тэгээд Чингис хааны бол Монголын аймагуудыг нэгтгэх эцсийн шийдвэрлэх байлдаа байсан учраас бэлтгэл сайн хийж тагнуул оршуулыг ажиллаж цэргийн 8-ны цэргийн хөтөлбөрийн хүн хүч цэргийн хин жанжаа удирдах чинь тий. Ерөөхдөө тагнуул оршуулын мэдээллийг сайн авч ийсэн. Тэгээд зөв хөвлөө хоёр туршуул болоод орхон голын тийшилгээж араас нь их цэрэг хөдлөсөө. За тэр хоёр хангай ханд байсан хангай нуруунд байсан бөгөөд 8-ны харуултад толдох явцдаа зөв хөвлөөн цэргээс нэг имэйлтэй эцэнхий саарлам хулж 8-ны цэрэгт очсон. Тэдэнд ингээ ерөөхдөө олж олжээ. За тэгээ 8-ны цэргүүд үзээд Монголын арт туранхай ажиг гээд Чингис хааны цэргийн гол хүчийг тэгээд Чингис хааны цэргийн гол хүч сайр хэрт хүч буугаад 8-тай ингээд байлгах талаар зөвлөсөн байна. Тэгээд Додой Черби ингээ хаанд ингэж альтгажээ. За бидний цэрэг цөөн бөгөөд замд нилээн ядарсан. За иймд ингээ бид баахан саатаж ахтаа ингээд амраая. За тэгээ сайр хэрт тэлэн бууж цэрэг бүхэн 5 галаасаач галаар ингээд хуурья. 8 нар ингээ маш олон гинэ. Гэсэн тийм ингээ гівч тэгээд тэдний хаан ингээд гэрээсээ гарч үзээгүй нэг тийм хүн гэрээсээ гарч үзээгүй нэг тийм хачин хүн ээ. За ингээд бид ингээ галаар сүрдүүлэн тэдний ингээд сэтгэлзүйн дайралт хийя. Тэ? Тэгээд ингээд сандраж байгаа дайлдаж ярвал болох баха гэхэд Чингис хаан түүний саналыг дэмжиж бүгдийн нэг цэрэг болгоны 5 гал төлөвлөсөн. За ингээд цэрэг бүр 5 гал төлөвлөхэд 8-ны харуул үзээд Монголын цэрэг ингээд цөөхөн биш байсан юм уу? Амар их гал ноцож байна шүү дээ. Өдөр бүр омдрохоос шинэ нэмэгдээд байна гэсэн мэдээг өрдөн барьсан эцэнхий сард мөрний хамт Таян хаанд ингээд хөргүүлсэн. Таян хааны цэрэг хачир болсноос хөдлөн Тамирын гол дагуу орхныг гатлаад Ахуй үгний зүүн хормойд дайрын Захир Могод гэдэг газар хурж ирэхэд Чингис хаан ингээд ингэж хэлсэн байна. Олноос олон гарс гарнаа. Төөнөөс цөөн гарс гарнаа гэд. Өмнөөс нь ирж буй харуулыг хөөгөөд сэргээ засахдаа харган зарчлаар хатгалдаж, нуур байрлаар байлдаж, цөөц хатгалдаанаа цөмөрч толъя гэсэн юм байна. За тэгээд энэхүү цэргийн байлдааны тактикийг ашиглан Чингис хаан хасарт гол хүчээ захируулж Тэмүг отчигноор бэлтгэл хүчнийг захируулсан байна. За 8-ны цэргийн гол хүчин Ахуй үгний уулын өмнө олон зүүн талаар байрлаа. Тэд ингээ анх Захир Могодоос бууснаа барай Ахуй үгэн рүү байсан юм байна. За тэгээд 8-ны харуулын цэрэг Монголын харуулыг хөөж ингээд Ахуй үгний өвөс ингээ бай өөртөөгөө гол хүчинд хүч очивол ингээд 8-ны ингээ хамт байлгаа жам ирсэн байна. Тэгээд жамуух ингээд ийм хэлсэн. За ингээд Чингисийн дөрөв нохос гэдэг нэг амар юм байгаа. Та нар лав дийж чадахгүй амар хүн хасар гэж бас нэг амар хүн байгаа. Хүн байж иддэг. Амар эвгүй. Тийм хүн байгаа. Гэт тэгэж ирэхэд ойлгосон байна. За ингээд ирэхэд ингээд 15 минутаас доош болохоор ингээд юу бичлэг оруулдаг юм байлээ.
бичлэгээ оруулдаг юм лээ. Тийм болохоор ингээд бичлэгээ өндөрлөё. За лайк болон subscribe дараарай.